За өнөөдөр Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар Монгол улсад аялал жуулчлалын хөгжүүлэх чиглэлээр цаашид баримтлах гол чиглэл болон хил дамнсан бүсийг батллаа. Энэхүү засгийн газрын тогтоол батлагдсанаар аялал жуулчлалын салбарт бий болох хөрөнгө оруулалт урт богино хугацаанд тооцогдож тухайн бүс нутагт доктортой аялал жуулчлал хөгжих боломж бий болж мөн тухайн аялал жуулчлалын бүс нутагт ажлын байр нэмэгдэх ийм боломжийг аль бие усаар Монгол Улсын засгийн газар баталгаажуулж байгаа гэсэн үг. За энэхүү тогтоол батлагдсанаар үндэсний хөгжлийн газар, сангийн яам, зам тээвэр хөгжлийн яам, байгаль орчин аялал жуулчлалын яамд хамтарч энэ томоохон хөрөнгө оруулалтуудыг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын нэгдсэн тооцоог гаргаж Монгол Улсын цаашид аялал жуулчлалын салбараас олдог орлого маань эдийн засгийнхаа тулгуур болно гэдэг зорилтод хүрнэ гэж үзэж байгаа. Ингэснээр 2020 он гэхэд бид Монгол улс сая жуулчин хүлээж авах суурь маань ингэж тавигдж байна гэсэн үг. Ингэснээрээ бид сая жуулчин авч Монгол улс зүүн өмнөд Азтай аялал жуулчлалын бас сонирхолтой бүс болгохыг Монгол Улсын засгийн газар шийдснээр энэ салбарт орох хувийн болон гадаад дотоодын хувийн хвшлийн хөрөнгө оруулалт баталгаажна гэж ойлгож болно. Мөн бид нар одоогийн байдлаар нэг олон улсын агаарын төвтэй аялал жуулчлалтай байгаа бол энэ чиглэлд орсноор бид 6 олон улсын агаарын агаарын буудлыг олон улсын нисэх буудлуудыг орон нутагтаа бий болгоно гэсэн үг. Өмнө говь, Хөвсгөл, Хар хорин, Ховд, Увс гэсэн чиглэлүүдэд шууд олон улсын нислэг үлдэх бүрэн боломжийг засгийн газар бий болгож ажиллана.